Эрүүл мэндэд анхаардаг хэн хүний анхаарлыг татаад байгаа хар сарамсыг өнөөдөр Шоп Монголын суваг онцолж байна. Хар сарамсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй за мөн хэрэглэж үзээгүй хүмүүсээ л одоо мэдээлэл аваарай. Хар сарамс нь ертийн сарамс шиг өвөрмөц сүнэр, хурц амт байхгүй. Удаан хугацааны эсгэх процессын үр дүнд чихэрлэг амт орж өвөрмөц сүнэр нь маш бага болдог. Сүүлийн үед хар сарамс анхаарал татах болсон нь эрүүл мэндэд анхаарах, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл урт удаан наслахад хар сарамс үр дүнтэй байгаад оршиж байгаа юм. Хар сарамсны үр дүнгийн талаар эмч инхүү ярьж байна. Хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр хамгийн гол нь дархлааг сайжруулдаг, цусыг шингэлдэг, даралтыг бууруулдаг, арьсыг толгор зөөлөн болгоно, мөн хөгшрөлтийн эсрэг, цуснд сахарын хэмжээг багасгах, хавдрын эсрэг, мөн соцны ханы хатуурлыг сэргийлж элэгний үйл ажиллагааг сайжруулдаг ийм чухал нөлөөг одоо үзүүлдэг. Хар сарамсыг бол ямар ч насны хүмүүс хэрэглэж болно. Хүүхэд болон хөвхүүл жирэмсэн эмэгтэйчүүд ходоодны болон дотор эрхтний ямар нэгэн өвчний хүндрэлгүй тохиолдолд бага хэмжээгээр эхэлж хэрэглээд айжмдаа дасгаад хэвийн хэмжээгээр хэрэглэж болно. Хар сарамс бол эсгэлтийн бүтээгдэхүүн юм. Сарамсанд байх сүүн хүчлийн бактерийн идэвхтэй байх температур чийгийг зохиомлоор бий болгосноор гаргаа авч байгаа юм. Тиймээс хими ямар нэгэн бодис хэрэгэлдэггүй, өөрөөр хэлбэл тараг эсгэхтэй адил процесс явагддаг гэсэн үг ээ. Сарамсанд байх фруктоз, сахароз, чихэрлэг бодисууд болон амин хүчлийн нэгдлүүд эсгэлтийн явцад бий болдог маялардын уруулын үр дүнд өнгө нь харвалж хуурч байгаа юм. Маялардын уруулын үр дүнд үүссэн бодисууд чөлөөт радикалуудыг устгах өндөр идэвхтэй байдаг. Хар сарамс бол эм биш, хүнсний бүтээгдэхүүн. Тэгэхээр гач нөлөө гэж зүйл байхгүй. Монголдо сарамсаа тарьж түүнийг хатаан хар сарамсыг бэлтгэн гаргаж байгаа компани байна. Family Sun компани өөрийн хүлэмжийн аж ахуйд тариалсан сарамсыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулан хар сарамсыг гаргаа авч байгаа юм а. Харж авагдж байгаа юм шиг чихэрлэг амтгахаас гадна сарамсны өвөрмөц хурц үнэр нь дарагдаж идэхэд ямар ч асуудалгүй эмчилгээний ичээдээ өгөхөд бэлэн болдог. Хар сарамсны үр дүнгийн талаар ярихын өмнө хар сарамст агуулгадах бодисын талаар мэдээлэл өгөх зүйтэй болов уу? Хар сарамсанд S-алилцистеин гэдэг бодис ихээр агуулгаддаг. Энэ бодис ертийн сарамсад бараг байдаггүй. S-алилцистеин цусны төлжилтийг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Түүнчлэн полифенолийн хэмжээ ертийн сарамснаас 10-аас 23 дахин их байдаг. Хүний биед дэх чөлөөт радикалууд ихэд ихснээс уураг, ДНА-г гэмтэж хөгжрөлтийн үндсэн суурь нь болж өгдөг байна. Үүсэн чөлөөт радикалуудыг устган өгдөгөөр полифенолийн гол онцлог оршино. Мөн полифенол нь цусан дах холестериныг бууруулж өгдөг. Эдгээр бодисууд хэдий хэрэг байна. Төдий чинээ хүний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй. Хар сарамсаар хорт хавдрыг идэх амтан дээр хийсэн клиник туршилтууд дэлхийн нийтийг шугуулад байна. Энэ талаар судалгааны ажил хийсэн Японы Хиросаки их сургуулийн профессор Сасакигийн яриаг сонсъё. Зориудаар хавдрын нентараа зөвчлүүлсэн хулгунуудад хар сарамс өгт туршихад маш их үр дүнтэй болсон. Хавдартай хулгунуудын 50% нэдгэрсэн, харин эдгэрээгүй үлдсэн хулгунуудын хавдрын явц удаашсан үзүүл гарч байна. Өөрөөр хэлбэл дархлааны HK-ийн тоо нэмэгдэж хавдрын эстэй маш үр дүнтэй тэмцэн гэсэн үг болж байна. Би бол 71 настай юм хүн багмаа. Даралт жаахан докторгүй ядардаг ийм байсан. Тэгээд одоо энэ хар сарамсыг хэрэглэснээр одоо 3 дахь сарда хэрэгжилж байна. Хэрэглэснээр бол одоо даралт маань бол ер нь докторж байна. Ядрах явдлаар гайгүй болж байна. Тэрнээс гадна арьсны асуудал бол энэ үрчээсэн, сунцсан ийм байдалтай байдаг гэсэн. Арьсанд бол бүр илэрхий одоо нөлөөлж байна. Арьсууд одоо ингээд толгор болсон. Гэхдээ би таргалаагүй. Зүгээр арьс өөрөө агчаад тэгээд тэр байгаа махандаа тараад ийм толгор байдалтай болчихсон юм байна. Тийм учраас ерөөсөө энэ хүнснийхээ нэмэлт хүн солгоод нь хар сарамсыг одоо ашиглахад бол ямар ч насны ямар ч одоо хүйсийн хүмүүстүүд их ачааллтай маа гэж би бол ингэж ойлгож байгаа. За хүний биед өдөр тутамдаа хавдрыг үүсгэж идэг эсүүд бол шинээр нэмэгдэж байдаг гинэ. Тэгэхээр үүнийг бол хүний биед байгаа дархлааны эсүүд устгаж байдаг юм байна. Тэгэхээр хар сарамсыг хэрэглэснээр NK одоо эсийн тоо нэмэгдэж хавдар үүсгээс урьдчилан сэргийлж чадах юм байна шүү. Тэгэхээр эрхэм үзэгч та бүхэн 7025 25 руу залхан хар сарамсыг захиалаарай.